Яг илүү сонирхолтой болох үүднээс таны нэг жоохон сорилтонд оруулж болох уу? Энэ бол бяцхан. Тэгээд та бол ингэж утсаар ч идэг юм хүн аваад хүний дуу хоолойгоор бол ирээдүйг таах боломжгүй гэсэн. Тэгэхээр энд бол нэг хоёр эд зүйл бол байна. Эд зүйл их үү юу хөө тэрийг өөрөө тааж мэдэх болох боломжтой юу? Но как мы сказали, что мы хотим сделать программу немножко интереснее, поинтереснее. И если вы не против, мы хотим дать маленькое задание. Здесь находятся две вещи. Если сможете рассказать об этих двух вещах. Энд тогтоонд одоо нэг зүйл хоёр зүйл байгаа. Хоёулаа бол ижилхэн. Тэгээд ямар хүүсний хоёулаа тусдаа өөр хүнийх. Тэгээд энэ эрэгтэй эмэгтэйг тодорхойлоод дотор нь юу байгааг тодорхойлоод энэ бол энэ хоёр хүний тус амьдралыг товчхон яриад өгвөл. В этих двух конвертах находятся одинаковые вещи, но двух разных человек. И если можно, то можно сказать об их мужчина или женщина, и если вкратце рассказать об их жизни. Еще о жизни? Ну, вкратце, об их биографии. Понятно. Мы только что говорили о том, что тот, кто по телефону отвечает, это шарлатан. Да. И как раз... И как раз дали, да? Хорошо. Это ему интересно, да? Или зрителям? Энэ хэн илүү сонирхолтой, тань сонирхолтой, эсвэл үзэгчдэд илүү сонирхолтой юу гэж. Үзэгчдэд илүү сонирхолтой байна. Зрителям. Тэгээд үр дүнгийн энд орно. Хорошо, зрителям, да, в зрителям. прямом эфире результаты будут видны сразу. И, конечно, после суток того, что не спать, тяжело. Я еще не спал. Олон цаг нойргоо явсны дараа бол жоохон бас хэцүү байна л да. Ойлгож байгаа. Да, мы понимаем. Это похоже на удостоверение два человека. За энергид бол энэ талд болохоор эмэгтэй хүний энерги бол мэдэгдэж байна. Тэгээд болохоор энэ нэг төрлийн гэрчлэгээ юм шиг байна. Я одного из этих людей видел сегодня, фотографировался. Би энэ хоёр хүний нэгэнтэй өнөөдөр зураг авахулсан юм шиг байна. Авахулсан байна. Чувствую тепло. Өнөөдөр харсан юм байна. Энэ нэвтрүүлэгт орсон. Дулаан мэдэрч байна. Смотрит. Программа же интересная сделана. Дунд нэг ишиг өгч болж байгаа ба. Та юу гэж бодож чинь зөв хэлж гэнэ үү гэж бодож байна. Болж байна. Да. Явж байна. По правильному пути. Направо, спасибо. Может быть, найдем их? Эсвэл ингээд олох юм уу гинэ энэ хүмүүстэй. Одоо студ руу гараад тэр хүнийг олох уу гэж. То есть выйти из студии. Как-то чувствуется, что эти людей видел сегодня, поэтому... Болж байна. Манай явуулан камер байна уу? Тэгвэл явуулан камер бэлдээд телевиз дотроос энэ эмэгтэйг олох юм өөрөө саналыг гаргалаа. Сонирхолтой. Явуулан камер бэлдээд мэдээлэл өгөрөө. Переводите. Сами зрители хотели сделать программу интересную. Ладно. За үзэгчид өөрсдөө энэ хөтөлбөрийг бол сонирхолтой болгохыг хүссэн. Маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой болоод өөрөө санаачлаг гаргаж байгаа юм. Маш их спасибо за вашу телевизийг хөндлөж байна гэж инициативу. Думаю, что вы показываете свое уважение к телезрителям. Человек всегда должен быть культурным, хорошим. Я тоже смог сейчас сказать, голова болит, сил нет, спать хочу. Действительно так есть. Спать хочу, нет, что это такое, я уже доказал, все съем. За, ер нь бол хүн бол соёлтой байх хэвээр, бусдыг хүндэлдэг байх хэвээр. Мэдээж би бол яг одоо л үнэхээр ядарсан байна. Бараг ер нь бол би
орондоо ороод цагаан унтмаар байна, амармаар Ааха. байна. Би бол бас мэдээж ингэж ядарснараа шалтгаалаад төрий бариад ерөнхийдөө бол ингээд үүдэж харж чадахгүй гэж ер нь бол хэлж болох байсан. Гэхдээ би бол энэ бол миний цаан чанар биш болохоор би бол ингэхгүй. Баярлалаа. Би зүг ойлгосноо. Одоо энэ студ дотроос одоо энэ гэрчлэгийн эзнийг олно гэж. То есть я правильно понял, Одоо манай явуулын камера гарч ирнэ. что мы сейчас найдем того человека, Ну да, который из студии. энергетика, да, похоже, да. Который этой карты принадлежит, да? Да. Энэ одоо гэрчлэгээ энэ эзнийг олно. Аа. За, бэлэн болж гинөө. Гарах уу? За гарыг. То можно с закрытыми глазами трогать их. Не бу- За буугаад студ руу орё. Аха. Нүдэ Потом, анаад. не сейчас. За. Уцаж ирээд нүдэ анаад. Энийг харахгүйгээр бас энэ картыг барьмаар байна гэж. Возьмем же? Энийг авчихгүй гинэ. Аавна. Аваад. Аха. Тэгээ эзэнт нь өгчихгүй тийм ээ. Можно вручить их хозяевам. Ой, да. Точно. Прямо как битва экстрасенсов устроили здесь. За явж гин. За ингээд ерөнхийдөө бол та өөрөө ч бараг гадарлаж байгаа бох. Ингээд манай ерөнхий ингээд мэдээнийхэн суудаг, цаадлын эфирийнхэн суудаг. Тэгээ энэ хоёр л байгаа да. За ингээд Монголд үзэгчтэй зүүн бэлгийн тулаан, Оросд явдаг зүүн бэлгийн тулаан Монголд Игэл телевизийн студид баг шууд явж гинэ гэж хэлж болохоор байна. Хэрвээ та чадахгүй олохгүй бол ядарсантай нас холбож ойлгох уу? Яах вэ? Иргэний үнэлэхний эзнийг. Пугали. Видно как? Уйди. За ингээ үзэгчтэй та бүхний бас хүсснээр нэвтрүүлгийг бас сонирхолтой болгох. А как пройти? Если я жаа. Руку дайте. Та гарахгүй. Яг зүүн бэлгч мөр ядарсан байж магадгүй учраас ахаад нэг өрөө байгаа гэдгийг бас сануулчаарай. Өрөө. Есть еще одна комната, которая сейчас в туалете. Где? Альден. Куда идем? Сколько народа. Я смотрю. Надо сделать выбор, да? Сонгох хийх ёстой юу гэж. Нэг хүнээр нэг нэмэгтэйг сонгоё гинэ. За. Оттуда идет тепло. Вот оттуда. Тэндээс дулаан ялгарч байна. Аха.
Ер нь бол энэ өрөөнд байна гэж ойлгож байгаа юм тийм Стало холодно. Это пархотно. ээ. Ааха. А можно их трогать? Кого? Ну не смотри, там же фотографии, да? Ага. Да, есть фотография. Фотографии маленькие. Видите, То есть трогать карта. Тэр Я баримт просто чинь барьж рукой болохгүй карту нэ. трогаю. Харахгүйгээр Болно. Я не смотрю. Я харахгүйгээр. За тэгээ. За ингэж. И второй, да. Хоёр дахь нь Хоёр дахь. За. Одна точно там. нэг хүн яг тэнд байна гинэ. Ааха. Тэгээ одоо за яг уу. Вот эта девушка. Тэр эмэгтэй юм марцсан. Ну как это? Хватит, может быть. Тэгээ яг Голова болит. За яг уу. Ядарсан учраас бяцхан шипи үг гэж хэлэх гээд байна л да. Одоо энэ гурван эмэгтэй аль нэг нь ийм гэдгийг нь бол үнэн. Аль нэг гэдгийг яг тоочны нэгийг нь сонгох хэрэгтэй байхаа. Одна из этих трех девушек как раз является обладательницей этого документа. Просто нужно указать, какая из них, из этих трех. Там тепло идет. Можно вот скажите, Таны барьж барьж үзье. Би одоо баруун загвар ажиллаа. не может? Сейчас. Тяжело. Это карты уже пустые или поставили на... Не пустые. Все. За энэ эмэгтэй самбай гинэ. Яг эцсийн байдлаар та сонголттой илүү. Да, давайте эксперимент 20. Может быть, хватит? Одоо ингэж Гуляли. За болий. Хорошо. Яг та хоёр дахь картын эзнийг болох уу? Хотите, можете найти обладатель человека на второй карте? Там две карты. А ход мы-то нашли уже? Мы нашли уже? Первого. Эхнийхийг нь олсон юм уу гинэ? Эхнийх нь эхлээд заасан нь бол биш байсан. Сүүлийнх нь хоёр дахь нь дөнгөцөө заагаад гарсан нь бол мөн байлаа гэж. Второй человек, которого вы указали, то есть последний раз. Тэгээ манай эфирийн найруулагч Это был- эмэгтэй иргэний өмнө. Это была она. Нужно найти второго человека. Баяр үгээ. Спасибо. Танд хүндрэлтэй байвал бас болж болно тийм ээ. Если вам очень тяжело, можно приостановить. Караоке.
уже стало тяжело. Хэцүү байна. От него тоже уже идет тепло. Танаас ч гэсэн их дулаан ялгарч байна. Потому что, может быть, он это трогал тоже. Магадгүй та энэ карт баримтуудыг барьсан болохоор дулаан ялгарч иж магадгүй. Вторая обладатель мужчина. Хоёр дахь эзэн карт баримтын эзэн эрэгтэй өнөө. Тий. Да, мужчина. Вот и скажи ему, интересно уже сделали программу? Хөтөлбөрийг хөгжилтэй болгож чадсан уу? Тэг одоо бол яг таны үр дүнг хүлээгээл манай монголчууд ч бас их хянуур нэвтрүүлгийг хянуур үздэг. Как раз ожидаем результата, вашего результата. Тий, бас үр Монгольский телезрители очень Показали. үр дүнгээс их чухалчилдаг. Давайте так, я честно вам гарантирую, никогда больше это не повторится у вас в студии. Никогда. Би танд нэг зүйлийг бацтай хэлэх юм байна. Энэ бол ахиж энэ студид ийм юм зүйл давтагдахгүй гэдгийг бол би баттай хэлж чадна. За. Потому что я всю жизнь доказал, и сегодня тоже доказал достаточно. Яагаад гэвэл би насан туршдаа л өөрийгөө бол баталсаар ирсэн. Одоо ч өнөөдөр ч гэсэн ингээд өөрийгөө баталж байна. Ну, короче, тот, кто второй обладатель этой карты, где-то рядом со мной. Все. За ямар ч байсан энэ баримтын хоёр дахь эзэн бол яг миний хажууд ойролцоол байна гэж хэлээ. Поэтому я выручаю ему. Тэгэхээр энэ танд өгье гэж. Потому что тяжело. Надад их хэцүү байна гинэ. Это пусть будет. За таныг гэж бодъё гэж. За. Алга тушаад одоо та нар чи юу өгчих юм аа? Лавл асуух гэдэг чинь. Энэ дотор бол манай хэгрээн байлгч Түмээгийн маань энэ иргэний үнэлгэл байсан. Түмээ ирж ин үнэлгээ аваарай. Тэгээд дараа нь бол энэ мэдээж минийх байсан. Логикоор бол бас бодхол байсан багтал. Нэг нь хөтлөж байгаа студийг нэвтрүүлэг хөтлөж байгаа хөтлөгчдийн аль нэг нь бол өөрийнхөө юм хийх нь бол ойлгомжтой байх гэж зүгээр логикоор бодох байсан баг. Нэг нь бол гаднаас гээ те. За тэр ч яах вэ? Ямчаасан тэгээд хоёулыг нь бол таалаа танд баяр хүргэе. Баярлалаа. Поздравляю, благодарю обеих. Давай обниматься с ним. Баярлалаа. За студид руу орё. Тэгээд нэвтрүүлгээд бол чи паспорт таа. Тэг очиод баяр үргээд гар хөдлөх яах вэ? Она говорит, что это была моя карта. За тэг. За. Давайте, зрители, дорогие зрители, как вам? Интересно уже? Ага.